ямар ч үед ямар ч хуулийн байгууллагын Архив албан хэрэг хөтлөлтийн улслын үзлэг явагдаж байна. Архив албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-2-ын 3-т заасны дагуу засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Дархуул аймагт зохион байгуулагдаж байна. Үзлэгийг архив ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд архив ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч гантлага төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга Алтан Туяанаар ажиллаж байна. Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Дархуул аймагт ажиллаж төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгнө. Засгийн газрын 2025 оны 7 сарын 9-нд 23 дугаар тогтоол гараад бид нар архив албан хөтлөлт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг үзэх ажлын хэсэг байгуулагдаад 21 аймагт 11 ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр ингээд 10 сарын 1-ний өдрөөс эхлэн үзэлгээ хийгээд явж байна. За завхан мөн хөвсгөл аймагуудаар яваад өнөөдөр бол танай аймагт улсын үзэлгээ зохион байгуулахаар ирлээ. За энэ удаагийн улсын үзэлгийн онцлог гэх юм бол хуучин бол архивын тухай хууль гэж байсан. За 2020 оноос хойш архив албан хэрэглэлтийн тухай хууль болж сар хүрээний хувьд томорч хуулийн хэрэгжилтийг дагаж бас 21 журам заавар стандартыг шинээр болон шинжилэн баталж мөрдүүлж эхэлсэн. За мөн энэ хугацаанд одоо захим арга үсгийн тухай хууль, нийтийн мэдээлэл тод байдлын тухай хууль, захимжуулалттай холбоотой нийтдээ 109 хуулийн нэмэлт өөрчлөлт орж за энэ одоо шинэ эрх зүйн зохицуулалтын одоо хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдгийг үзэх юм зайлшгүй шаардлага үүссэн. За ингээд бид нар Дархуул аймаг 4-5 хоног ажиллаад тэгээд дараа нь Сэлэнг аймаг руу явахаар ингээд төлөвлөж байна. За юм. За. Би ямар шалгуураар үзэж байгаа гэдгийг хэлэх үү яах вэ? Тэрийн за хэлчихье. За энэ удаагийн үзлэг бол ерөөхдөө 3 шалгуур үзүүлэлтээр бол дүгнэгдэнэ. Нэгдүгээрт архив албан хэрэг хөтлөлтийн энэ буруу заавчлаарай. За эхлээд би юугаа хэлчихье те. Архив ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч би туул шүү. За энэ удаагийн одоо улсын үзлэг 3 шалгуурын хүрээнд дугнах үзүүлэлтийн хүрээнд явагдана. Нэгдүгээрт нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, за архив үйл ажиллагаа, за мөн төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар түвшинд байна вэ? За энэ дээр мөн одоо захимжуулалттай холбоотой захимжуулалт хэр явж байна гэдэг юм давхар юм үзэхээр ингэж одоо аргачлалаа боловсруулсан байгаа. За 10 үндсэн үзүүлэлтийн 38 шалгуур үзүүлэлтээр албан хэрэг хөтлөлтийг, за архивыг 8 үндсэн үзүүлэлтийн мөн 38 одоо шалгуур үзүүлэлтээр үзэхээр ингээд үнэлсэн байгаа. Улсын үзлэгтэй холбогдуулан аймгийн сэдрийн захирамжаар томилогдсон дид комисс ажлын төлөвлөгөө боловсруулан үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт болон үзлэг хийх хуваарийг гарган ажиллажээ. Дид ажлын хэсгээс Дархуул аймаг төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт зохион байгуулалтын урьдчилсан үзлэг хийсэн ажлын тайланг танилцуулсан урьдчилсан үзлэг төрийн нийт 76 байгууллага хамрагджээ. Цаашид байгууллага бүр орон тооны архив бичгийн ажилтнтай болох архив бичиг хэргийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл тоног төхөөрөмжийг сайжруулах, төрийн бүх албан хаагчдын баримт бичгийн бүрдэл тэдгээрт тавих МНС 5140 2021 стандартыг ханган ажиллах, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан хэрэгжлийг хангуулах, төрийн албаны зөвлөлийн 2025 оны 165 дугаар тогтоолд төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийн хос бичгээр хөтлөх ур чадварыг заавал тусгах гэсэн заалтыг бүх төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай асуудлууд урьдчилсан шалгалтын тайланд дурдгджээ. Ямар ч хуулийн байгууллагын ямар ч асуудал үүсгэх Дарханд өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны оройноос орсон цас улам нэмэгцээр 14 дүргэжлэн орж байна. Өглөө хот даяараа огцом ихээр орсон цасанд нилээд самгардаж замын нөхцлүүд хүндэрсэн. Шинэ хуучин дархны хоорондох 3 чиглэлийн автозам гуруула халтиргаа гулгаа төгжрөл ихтэй байлаа. Дугуй муутай, жолооч нь ур чадвар муутай эсвэл ардаа хөтлөгчтэй автомашинууд зам дээр хий ирсэн шалтгаалan урт төгжрөлүүд үүссэн. Дархан хотод огцод үйлчлэгийн газраас хамгийн их замын хөдөлгөөний чиглэл өрнөж төгжрөл үүсэт байсан. Алтны улзуураас аюулгүй тойрог хүртэлх замд ихний давс цэцэг ажлыг хийснээр энэ чиглэлийн төгжрөл өдөр тийшээ гайгүй боллоо. Мөн хотын доторх гол замаас гадна тосхны чиглэлтэйгээд 3 автомашин зэрэг гарган ажилласан байна. За Дархан хотын тогтсон үйлчлэгийн газар 25 оны үеийн бэлтгэл ажлын хүрээнд 110 тонн давс 60 тонн бодис захиалсан. За эхний 30 тонн давс 60 тонн бодис илчих задлыг бэлэн байна. За одоо ингээд миний харж байгаа машин 3 дахь
машин гарч ирнэ. Одоо яг нь уул нь гадаад их үүдэн биш байна л да. Одоо хасхны 2 3 тал байна. Одоо бол надаа цас ороод байгаа учраас зам толгойн үйлчлэх ажилчид маань замаа хувцаад цэвэрлэхээр бусад цас ороод зэвэрсэн газар нь үр дүн муутай учраас төр татаад авчлаа. Замын хөдөлгөөнд саад болоод яг 25 26-ны үеийн бэлтгэл жилийн 110 тонн давсны гэрээ хийчихсэн. 60 тонн бодисны гэрээ хийчихсэн. Бодисоо авсан, давсныхаа бол 30% нь авчихсан. За хадгалах газар асуулга гэсэн байгаа учраас энэ бодисоо бас тодорхой хэмжээний 50% төгсөнд орсны дараа бол ахыг гэрээгээ хийчихсэн, мөнгө төрөөр шилжүүлчихсэн асуудал одоо байхгүй. Дархан хотын доторх замын ажлыг хариуцдаг Дархан хот төгсөлгөөчний газар зам дээр өвөл асах давс бодисоо хангалттай хэмжээгээр захиалсан өвөлд бэлэн байгаагаа хэллээ. Тус байгууллагад цас цэвэрлэж давс цацдаг 3 автомашин байдаг юм байна. Харин давсаа машинд ачих XG-ний жолооч оператор одоогоор дутагдaltaй байгаа бөгөөд бусад мэргэжлийн хүмүүсээр нөхөн ажиллаж байгаа юм байна. Яг энэ чинь өөр тухай зорилтын машин шүү дээ. Тухай зорилтын машин ажиллуулна, төхөөрөмжийн ажиллуулна. За сайн давс бодис ачигээд байгаа төхөөрөмжүүд чинь бас хаан төхөөрөмжүүдээр хүний гарыг одоо хүний ажлыг хөнгөлөх хурдтай байлгах гэж нэг саяны уутаа нэг тооны хөхгүй. Тэг үндсэндээ 4 тонн нэг үсээ зэрлэгдэж байгаа. Энэ ажиллагаа удаад байгаа нэг жолооч оператор ч бас байхгүй төр зураад хүнээс гуух, давхардуулах чиглэлээр ажиллаж байгаа учраас жоохон удаад байгаа тал бий. Гэхдээ нэгэн дээр нэг ач холбогдол нь бас байгаа хоо. Цас их орсон үед дугуймуудаа болон халтиргаа гулгаатай үед машин жолоодох дадал сайн суугаагүй бол автомашинаа орхиод нийтийн тээвэр юм уу бусад сонголтыг хийх хэрэгтэй байна. Ингээгүйгээс туршлагамуутай жолооч автомашины өвлийн дугуйн илэгдэж хуучирсан машинтай жолооч нар зам дээр бөглөө үүсгэж бусдын ажилд саад учруулахын зэрэгцээ осол аваар гаргаж өөрийн болоод бусдын амнаас эрүүл мэнд эд хөрөнгийг хохирох эрсдэл дагуулж байна. За эргэж жолооч нартаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. 13-ны 20 цагаас орсон одоо нойтон зас одоо хүртэл буюу 14-ний 10 цаг хүртэл үргэлжлэн орж байна. Энтэй холбогдуулаад аймгийн төв болон олон улсын чанартай авцамууд бол галтгай гуулгаа үүсч нэлээд өндөрлөл бий болоод байна. За зас орсноос хойшлол цагдаагийн байгууллагууд руу зам тээврийн осол хэргийн 7 дуудлага мэдээлэл ирсэн. Үүний хоёр нь бол олон улсын зам буюу Хустайн даваан дээр одоо мөргөлдсөн шүргэлцсэн юм дуудлагууд ирж байна. За ийм жолооч нар хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Жилийн 4 улиралтай Монгол оронд жил бүр өвөл болдгороо болдог учраас жолооч нар цаашдаа энэ тал дээр анхаарах хэрэгтэйг сануулъя. Өнгөрсөн шөнийн 20 цагаас орсон цасны улмаас хот хоорондын зам зорчих хөдөлгөөнд баггүй хүндрэл үүссэн байна. Цас орсон үеэр Дархуул аймгийн цагдаагийн газар зам тээврийн ослын 7 дуудлага мэдээлэл ирсний 2 нь Хустайн давааны орчинд буюу хот хоорондын замд гарсан осол байна. Даваа өгсөх үед автомашины дугуй хийргэсний улмаас хүч алдах, уруу газар тооронослоход гуулгах зэрэг нь хот хоорондын замд осол аваар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагааг сайдар шалгаж байж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. За эргэж жолооч нартаа анхааруулахад л нойтон зас их хэмжээгээр орж гулгаа халтгаа үүстэй холбогдтойгоор одоо хөдөлгөөний эрчимлэл нэлээ удааширчээд за мөн мөргөлдөн шүргэлдэх юм осол хэрэглэл нэлээд ихээр бүртгэгдэхэр байна. За ийм жолооч нар бол одоо өвлийн дугуйтай анхаарал болгоомжтой бол хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. За мөн хөдөө орон нутгийг зорж байгаа Улаанбаатарыг зорж байгаа тохиолдолд олон улсын зам бол нэлээдгүй гулгаа галтгаа үүсэж Хустайн даваа бол ерөнхийдөө том хувийн тээврийн хэрэгсэл зорчход л хүндрэл бий болсон. За холбогдох онцгой байдлын штаб болон аймаг орон нутгаас л одоо энэ зас ихээр орж гулгаа галтгаа үүстэй холбоотойгоор нэлээдгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч л заслуул одоо нэлээдгүй хэмжээр үргэлжлэн орж байгаа нь бол нэлээ хүндрэл үүсгэж байна. За ийм жолооч нар хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Цагаагаарын байдал докторчлол онд шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зорчих нутаг дэвсгэрийн цагаагаарын мэдээг үзэж автомашиныхаа бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагааг шалгаж мөн хувийн бэлтгэлээ ханган дулаага хуцалж гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эргэж жолооч нарт анхааруулахад Дархуул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Хустайн даваа өнгөрөөд Шалаанз автомашин гуулсан зам хаасан тул автозамын хөдөлгөөнийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний 16 цагийн байдлаар түр хаагаад байна. Тиймээс Улаанбаатар хотын чиглэлд замд явах бол онцгой байдлын байгууллагаас замын хөдөлгөөний байдлыг тодруулж байж замд гарахыг мөн анхааруулъя. За жил бүр өвс ургамлын гарц хадлан тэжлийн нөөцөс шалтгаалan малчид отор хийж малаа өөр аймгийн нутагт өвлжүүлэх тохиолдол бий. Отрын 9 бүсэд 2025 оны бэлчээрийн даацын мэдээлэлээр 665,809 толгой мал өвлжих боломжтой судалгааг хүн сүдэн аж ахуйн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргасан байна. За тухайн 9 бүсэд 13 аймгийн 46 сумын 838 малчин өрхийн 991,000 толгой мал өвлжих хүсэлтэд
аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд эргүүлсэн байна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлыг 9-р сарын 25-ны өдрөөс 10-р сарын 1-ний хооронд зохион байгуулсан байна. Дээрх хүсэлтийг үндэслэн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурал болж 2025-аас 2026 онд отрын бүсэд өвлжиж хаварж малын тоо толгойг тогтоож нийт 12 аймгийн 35 сумын 414 өрхийн 20 толгой шилжүүлснээр 651,892 толгой мал өвлжиж хаваржуулах дүгнэлт гаргасан байна. За хүнсүдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа гэж энэ байгууллага байна. За усын хэмжээний одоо тусгай хамгаалттай 9 отрын бүс нутаг байдаг. За энэ бүс нутгийг хариуцсан ажиллаж байдаг. За тухайн отрын бүс нь бол 11 сарын 1-ээс дараа оны 4 сарын 1 хүртэл нийтдээ бол 150 хоног одоо мал хотголуулах. За энэ хугацаанд бол тухайн бүс нутгийн ашиглалт хамгаалалт болон бусад ажлуудад хяналт тавьж ажилладаг юм байж байгаа. За тухайн отрын бүсэд бол хотголуулах хүсэлтийг хуучин бол албан бичгээр аймаг бүрээс авдаг байсан байгаа. За энэ жилээс отолчин цэг гөөцөг юм гэсэн цахим систем бол шинээр нэвтэрсэн. Тэгэхээр энэ системд яах юм бэ гэхээр малчид маань отрын бүсэд өвлжиж хавж хүсэлтэй цахимаар илгээгээд цахимаар илгээсэн хүсэлт маань аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дэргэдэх орон тооны бас зөвлөл гэж байдаг. За аймаг бүсүүдийн аймагуудын хөдөө аж ахуйн дарганы бол хариуцсан ажилтдаг ийм орон тооны бас зөвлөл байдаг. За энэ зөвлөлийн хурлаар авч хэлцээд тухайн жилдээ өвлжүүлж хавжуулах малчтын тоо болон малын тоотлогоог тогтоож ингэж зөвшөөрлөгч ажилтдаг байж байгаа. За энэний дараагаар бид отрын бүстэй малчтаа оруулах ийм ажлуудыг зохион байгуулна. Энэ ажлыг бол тухайн отрын бүсийн орон тооны бас зөвлөлийн гишүүдээс гадна мөн бас тухайн бүсүүдэд манай отрын бүсийн мэрэгчлэнүүд бас ажиллаж байгаа. За тэр мэрэгчлэнүүд болон тухайн орон нутгийн төрийн байгууллагатай хамтарч зохион байгуулдаг гэж байгаа. За мөн бас мал эмнэлгийн ерхий газартайгаа мал эмнэлгийн үйлчлэлийн нэгжүүдтэйгээ бас хамтарч ажиллаж тухайн ажлыг зохион байгуулад явуулдаг байгаа. Яг төвийн бүсээс ингээд яах юм бол Сэлэнг аймгаас болон Төв аймгаас отрын бүсэд өвлж хавж хүсэлтүүд ирсэн байж байгаа. Энэ нь бол захимаар шийдэгдээд ингээд явчихсан. Урдум нь бол энэ ажил маань ерөнхийдөө жоохон цахим системээр цаасар авдаг гэсэн голдоо бол отрын бүсийн ойр орчмын аймагуд бол ерөнхийдөө отрол хүсэлтэд илгээдэг байсан бол энэ жилийн хувьд цахим системийн хэвлэлсэнтэй холбоотойгоор Монгол улс даяараа бол энэ отрын бүсэд өвлж хавж хүсэлтийг бол тус цахим системээр хүлээж авах юм боломжууд бүрдэж байгаа. Мал оторлуулах хугацаанд тухайн бүс нутгийн ашиглалт хамгаалтад хяналт тавьж ажилладаг байна. За Дашрамд Дархуул аймгийн малчин мал бүхий иргэдээс энэ онд дотроор өвлжиж хаваржих хүсэлт ирээлгүй гэлээ. За Төвийн бүсийн түншлэл намрын ногоо өдрүүд 2025 нэг цаарах хэмжээ 8 өдөр үргэлжилж өнгөрсөн амралтын өдөр өндөрлсөн. Архангаа, Үүрхангаа, Баян хонгор, Сэлэнг, Орхон, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хинти аймаг болон Улаанбаатар хотын 90 гаруй иргэн аж ахуй нэгж оролцсон байна. Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаагаар сүү, цагаан идэ, жимсгэн, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, даршилсан ногоо, утсан загас, дарс, арьс шир, ноос, ноолуран бүтээгдэхүүн, оёмл бүтээгдэхүүн, эмийн ургамал, мод бутны суулгац, модон идэл, эсгийн идэл зэрэг 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдсан байна. Дархан уул Сэлэнг Орхон аймгийн иргэдэд дээрх иргэн аж ахуй нэгж байгууллага худалдаа үйлчилгээ үзүүлж 262 сая 950 мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ удаагийн Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Орхон аймгийн хоньны носон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн Чулууны Долгорма, үзэсгэлэнгийн нэрмжил шагналаар Орхон сумын Орхон шимт ногоон хөрс хоршоо, Баян хонгор аймгийн Тэргүүн богд хайрхан компани сүүсүүн бүтээгдэхүүн цагаан идэ шалгарсан байна. Харин намрын ногоо өдрүүд үзэсгэлэнгийн нэрмжил шагналаар Дархуул аймгийн Орхон сумын тариаланч Зулагийн Батцүрэн, Хонгор сумын хүнсний ногоо тариалагч иргэн Даваасрунгийн Цэрэн мигмарнаар шалгарсан байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрийн газар, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дархан салбарын танхим, Дархан уул аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв энэхүү үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулжээ.